2000 оны ихэр Монгол улсад эрчим хүчний салбарын хямрал нүүрлэж, айл өрхүүд цонхорон янданган гаргасан ил галгаатай, өстэй дээлтэй өөлжиж байлаа. Увс болон ховдын дулааны станцуудын тоног хөрөмжүүдийг бүгд найрамдах хятад ард улс руу хаягдал төмөр болгон ачих гэж байхад хар даргутан урхан хамт олон их оронч сэтгэлээр хандан 2003 онд Улаангов, 2005 онд Ховд аймгийн дулааны станцуудын ховчлолд оролцсон ялалт байгуулж, олон жил хуримтлагдсан өр авлагыг барагдуулж, зуухны тоноглол болон төв шувмуудыг шинжлэх нүсэр бүтээн байгуулалтыг цөөхөн жилүүдийн хугацаанд гүйцэтгэж, ашигт ажиллагаагаа сайжруулж, аюулгүй нөөцийг бүрдүүлснээр одоо ил галгаатай үйлчлэл айл өрөх байдаггүй. Өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийн найдвартай дулааныг эрчим хүчээр хангах үүргээ нэр төртөө биелүүлсээр байна. Манай компани зөвхөн нүүр салбарлдаггүй 2 аймгийн одоо хуучин дулааны станцыг хөгжүүлж яваа тэрний алдагдлыг нөхөж одоо техникийн шинжилтийг хийж ажилладаг. Тэрний хүчээр одоо 2 аймгийн элиж мөлиж одоо хуучирч эдгэлийн хугацаанд дуусгах гэсэн 2 станцыг бид нар одоо шинэ төрийн нэмжлэлийн стандарт тусахгүй хүчин чадлаар ажиллуулах тийм боломжийг бүрдүүлсэн байгаа. Тэрний хүчинд одоо Увс Ховд аймгийн хэрэглэгчид найдвартай дулааны эрчим хүчээр хангаж байгаа гэж бид нар үзэж байгаа. Ард түрхтэй компани нь Монгол улсад урд өмнө байгаагүй уул уурхай эрчим хүчний 2 салбарыг төлш эрчим хүчний цогцлбор хэлбэрээр ашиглах технологи, эдийн засаг, менежментийн цоошин хэлбэрийг бий болгож, нүүрсний уурхайг 2 аймгийн дулааны цахилгаан станцтай нэгтгэж, төлш эрчим хүчний цогцлбороор ажиллуулан, санхүү, хөрөнгө оруулалтын хувьд шуурхай сэлгээ хийж, 20 жил тасралтгүй ажиллуулж, Увс Ховд аймгийнхны галыг алдуулалгүй дулаанаар хангасаар байна. Манай Увс дулааны станц 1986 онд байгуулагдсан. Одоогоор манай станц маань 13 гихал цагийн ачаалтаа 680 гаруй хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр ингээд найдвартай ханган ажиллаж байна. Улаангов хотынхаа одоо төлөрсөн дулаан хэмжээний 35% орчим хувийг дангаар эзэлдэг байгаа. Төс дулааны нэгдэл буюу нэг цогцлбор болон ажилласнаас хойш манай дулааны станцын засвар шинжилтүүдийг маш их хийж байгаа. Хийн цэгтэрийг бол 2014 оноос одоо механик фильтр буюу улс зөөлрүүлэх механик фильтртэй байсныг одоо натрийн катанат буюу ийм автомат 2 фильтртэй болгож 2017 онд уснаас хүчилтөрөгчийг ялгадаг тийм шинэ төхөөрөмж суулгаснараа одоо хийн цэхэд усны чанарыг маш сайжруулж явуулж байгаа. Өнөөдрийг хүртэл 40 жилийн хугацаанд энэ станц дотор ажиллаж байна. Анх нь бол ийм үс ширээмтэй, кофштай, ийм зууханд бид нар ажилладаг байлаа. Одоо бүх зуух маань усан тавцантай, кофш байхгүй, ийм сайхан орчинд бид нар ажиллаж байна. Бүх юм цахилгаанчсан, шинэ техник технологиор төгжчихсэн. Одоо конопт ардаг, ажилдаг. Ийм байдалд орчихсон бид нар явж байна. Урд нь бол бид нар бүкэлтэй чулуута янзын нүүрсийг аваад ангилаад бид нар ингээд ажилладаг байлаа. Одоо бидний ажил бол маш их хөнгөлөгдсөн, маш их сайхан болсон. Манай дулааны балгамт төлөв компани 1986 онд
Дулааны нэгдсэн үйлдвэр хэлбэрээр анх байгуулагдаад 1997 онд цахилгаан эрчим хүч дулааны станц гэж тусгаар салж гарсан байгаа. Тэгээ 2005 онд хартаар ухтаа нөөцнөө урахад дулааны бадамжлалт компани хөвчилж авснаар түлш эрчим хүчний цогцлол хэлбэрээр ажиллаж байна. Бадамжлалт компани зүгээс баярын мэнд хүргье. Манай Ховд аймгийн бадамжлалт компани Ховд аймгийн нийт 49.1% дулааны эрчим хүчээр хангадаг 24 төсөлт газар 117 аж ахуй нэгж 1700 айл өрхийг дулааны эрчим хүчээр тасралтгүй хангаж байна. Одоо Ховд аймгийнхаа гал голомтыг унтраахын төлөө дулааныг тасралтгүй найдвартай хангаж ажиллаж байна.